За ингээд уртуудаа хугацааны дараа уулзлаа бид ирлээ гэж. Сэтгэлээ ярина. Улс төр, За өөр шиг. нийгмийн эдийн засаг, Дараагийн хууль эрх зүй. бүх салбарын ховд. За тэгээд баярлалаа. Энэ хугацаанд цагаан сар маань сайхан өргөн дэлгэр болоод морь жилээ бид нэр хүлээн авлаа. Тэгээд цагаан сарын 7 хоног тэгээд өнгөрсөн. За саяын өнгөрсөн буюу энэ 7 хоног болвол нэлийн улс төрийн өрнөлттэй одоо хаврын улс төр албан ёсоор тайзнаа нээлээ гэж хэлэхэд баг болохгүй цаар тийм Монгол Ардын намын баг хурлтай холбоотой гэх юм уу нэг тийм үйл явдал боллоо. Хаврын чуулганч эхлэх төвчөндөө одоо 15 хоног л дутуу шүү дээ тий. За үүнтэй холбоотойгоор ер нь бол цаг хугацааны хувьд бол өнгөрсөн 5 дахь өдөр Монгол Ардын намын баг хурал болсон нээсэн гэх юм уу 2 өдөр 5 дахь хагас ингээд 2 өдөр дамнаж хуралдсан байгаа. За 5 дахь өдөр нь Монгол Ардын намын баг хурлыг эхлэхийн яг өмнөх нь Монгол улсын ерөнхийлөгч бол улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай ийм хуулийн төсөл санаачиллаа гэдэг ерөнхийлөгчийн хамгийн газраас л мэдээлсэн. За энэ бол маш цаг хугацааны хувьд бол тийм маш сонирхолтой гэх юм уу маш хэд хідэн одоо зүйлийг хамарсан хүнд хандсан гэж ойлгож бас болохгүй байгаад байгаа юм. Улс төр судлаач сонирхогч нар бол тэгж үзэж байна. За үүний донд бол манай улсын хурлын гишүүн Наран Тянараа гишүүн байгаа тий. Нилээ ёс зүйгүй байна. Иргэдийгээ одоо муухай үгээр доромжллоо. Энэ хүнтэй хариуцлага тооцооч ёс зүй гэж байна уу гэж иргэд бол нилээн бухимдсан. За дээрээс нь нөгөө үндсэн хууль зөрчсөн гэдээсэн болгонтой гишүүн маань бид хоёрт нилээ хэд удаа яригдчихээн тий. Холбоотойгоор энэ үеж эргүүлэн татах юм уу яах юм гэдэг асуудал бас хүмүүсийн дунд асуултын тэмдэг хэвээр байсан. За гэх мэтчлэн за дахиад нөгөө хэрэгт холбогдоод эрүүг хэрэгт холбогдоод шалгагдчихж байгаа ялагдагчаар татагдсан гэдэг хитэд гişүүн ба. Дэ ямар эсхлэн гişүүн. За сайн зориг гişүүн байна. Гэх мэтчлэн те. За ингээд энэ Монгол Ардын нам доторх ийм үйл явдал гадагшаа гараад илэрлэн гэх юм одоо ерөнхийлөгч хууль санаачилж байх шиг байна. За тэгсэн чинь зарим нэг хүмүүс хүүе энэ ерөнхийлөгчийн улсын хурлын дотоод асуудал руу ороод эхэллээ. Энэ ч болохгүй штэ. Ирэх хүрээнд нь хамарахгүй штэ гэсэн юм бол яриад байсан. За тэгээд хууль намын харахаар бас зарим нэг одоо би бол ойлгохгүй байна гэж ямар нюанс байгаад байна вэ? God би бас ойлгохтой бол тэгж л ойлгож байна штэ. Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулаад за түүнтэй холбоотой улсын их хурлын тухай хууль шинжилж найруулагдсан байна. Тэгэд одоо хүчин төгөлдөр байгаа улсын их хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлд хууль санаачлах эрхийг хэрэгжүүлдэг одоо 126 дээр нэгэн засгийн газар тэгээд ерөнхийлөгч 128 субъект одоо хэн юуг санаачлах гэсэн хүрээ цагийг бичсэн байгаа. За ерөнхийлөгчийн тухай дэх юм бол бас нөгөө үндсэн хуульд 19 онд оруулсан нэмэлттээр үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дахь хэсэг гэдэг одоо энэ маргаан болоод байгаа асуудлын гол нь гэх юм уу? Тэр нөгөө 33-ын 4 тийм. Ерөнхийлөгчд одоо тодорхой бүрийн эрхийг хуулиар олгохдоо зөвхөн одоо энэ зүйл заасан хүрээнд буюу тэр үндсэн бүрийн эрхийг тодорхойлсон үндсэн хуулийн заалтын хүрээнд л одоо эрх нэмж олгоё гэж бол бичсэн. Тэрний шалтгаан тухайд одоо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө үндсэн хууль заагүй гэдэг юм эрх мэдлийн хуваарлтыг хуулиар хийгээд ингээд ерөнхийлөгч маань бол асар их эрх мэдэлтэй болчлоо. За ингээд авилгалтай тэмцэх газрын дэд даргын одоо санал болгодог. За ингээд шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг томилдог. За ёс зүй хороо гэж үсэн тэрний заргыг томилдог. За тэгээ үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гараад тэгээ одоо баахан хууль сахиулах байгууллагын удирдлагуудыг халт сольдог, эргүүлэн татдаг, хоцруулдаг иймэрхүү хуулиудыг бол тухайд ерөнхийлөгчийн санаачлагаар хийгдчихсэн байх бас тийм. Тийм учраас нэг хууль санаачлагдаг субъект маань ингээд өөрөө ингээ хууль санаачлаад өөрөө эрх мэдлийг нэмээд ингээд суугаад иж болох юм уу гэдэг тийм санаа яваад шүүмжил өрнөд гэх юм уу. Тэгээд үүнтэй холбоотойгоор ийм нэмэлт өөрчлөлтүүд бол хийгдсэн. Одоо болоод байгаа хүрээ хязгаарыг одоо багасгасан хасан гэсэн үг шүү дээ. Ерөнхийлөгчийн тэр хийгээд байгаа санаачлаад байгаа маш олон юм нийгмийн одоо нэгжүүдэд гэх юм уу маш олон зүйл дээр оролцоод ирсний нэрээр багасгаж өгсөн гэж ойлгох нь тийм. За зөвхөн бас ерөнхийлөгч эхлэлтгүй чинь тэр одоо улсын хурлын тухай хуулийн 36 зүйл дээр бол одоо суур одоо энэ салбар хуулиудын иргэний хэрэг
хэн шийдвэрлэх хууль, за эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх хууль, эрүүгийн хууль, за ингээд төсөвтэй холбоотой гих зэрэг ийм хуулиудыг бол одоо улсын хурлын гишүүн бас санаачлах хэрэггүй. Энэ бол засгийн газар одоо тэр өөрийнхөө аппаратаар ингээд боловсруулаад оруулж ирэх хэрэгтэй гэсэн юм санаа багш ба. Тэгээ одоо тэр улсын хурлын гишүүнийг эргүүлэн татна гэдэг асуудалтай холбоотой тэр ерөнхийлөгч бол одоо яг хуулийн төсөл нь бол олон нийтэд ил болоогүй шүү дээ, тийм. Ер нь ийм хууль санаач боловсруулж байгаа. Тэгээд одоо хууль тогтоомжийнхаа тухай хуулийн дагуу ингээд засгийн газраас санал аваад арай өргөн мэдүүлэг юм шиг байна гэж ойлгосон шүү дээ. Тийм өргөн мэдүүлэг засгийн газраас санал авна гэж хэлсэн. Ер нь бол санаа нь ийм хууль байгаа шүү гэдгийг хэлэх шиг болсон юм л тийм. Тийм. Тэгээд тэн дээр нөгөө нэг үгүй тэгээд сая чи юу болчих вэ? Ерөнхийлөгч маань эрэхтэй болчих уу, ирэхгүй болчих уу? Одоо эрэхтэй ирэхгүйг нь одоо ингээл битээ энэ таймер хэлээд байх юм. Гэхдээ одоогийн зохицуултаас харахад хүмүүс бол шүүмжлэл өрнүүлээд байна шүү дээ. Энэ одоо ингээд адрес хийхэд одоо яах юм бэ? Хүмүүс бол одоо ингээд их хурлын энэ бүр ирэхэд халдлаа. Одоо ингээд парламентын дархлааг сулралж ийн одоо энэ арчлалын аюул одоо бараг ингээд сүрлээ гэсэн санаа бодол илэрхийлж байгаа хүмүүс байгаа шүү. Би бол ойлгохдоо бол нэг тийм бас гэдэг утгаар бас ойлгохгүй. Яг тэгэхээр тэр нэг 36 дахь зүйлдер чинь гэвч байгаа. Улсын хурлын үйл ажиллагаа за тэгээ хуралдааны нэгдэлтэй холбоотой асуудлыг зөвхөн улсын хурлын гишүүн санаачлнаа. За тэгээ нэмэлтээр ерөнхийлөгч хууль санаачлахдаа үндсэн хуулийн 33-ийн дор зүйлийн 4 дахь хэсэг заасны баримтлал нь. Гэдэг маань миний түрүү ярьсан нэг үндсэн хуулиар олгогдсон бүрийн эрхийнхаа хүрээнд асуудлуудад тийг одоо ингэ санаачлаарай. Хууль тогтоомжийн төслийг гэдэг утгаар. Тэгээ энэ хоёрын айлангаар нь чарсан одоо энэ улсын хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл бол яг тэр хууль зөрчсөн гэдэг юм уу өөртөө ингээд даваа байдлаа олгосон гэдэг юм уу одоо үндсэн хуулийн талаар одоо олгодоогүй асуудлаар ингээд юм санаачлаад байна гэж би бол харахгүй байх шиг байна. Яагаад гэвэл их хурлын үйл ажиллагаа гэдэг чинь одоо жишээлбэл одоо хэн шалгах төр хороо байгуулах. За улсын хурл хэн шалгах асуудлаа ингэж хэрэгжүүлнэ. За тэр ийм асуудлыг шалгана гэдэг ч юм. Хууль тогтоохтой холбоотой гэж болно тийм. Эсвэл хууль тогтоохтой тэр дэгтэй холбоотой одоо ийм гэж энэ асуудлаар ингэж санал хураана. За энэ асуудлыг ингэж шийдвэрлэнэ гэдэг ийм одоо юмыг бол шинээр зохион үйл ажиллагаа. Нөгөө талаасаа бас энэ улсын хурлын үйл ажиллагаа гэдэг ингээ хэд өргөө хөрөнд ерөөсөө хууль санаачлах улсын хурлтай холбоотой ийм одоо агуулга хууль тусгасан бол зөвхөн гишүүн байна гэдэг ойлголт бас байхгүй. Эсвэл одоо хууль засгийн газраас өргөн мэдүүлж байгаа хууль болгон дээр л за энэ асуудлыг улсын хурл шийдвэрлэнэ тийм гэдэг ийм агуулгууд бол байнга явж байгаа. Тэгээ энийг одоо улсын хурлын үйл ажиллагаатай холбоотой юм санаачилж ийн гэж үзвэл одоо энэ хууль батлагдахгүй л бид гэж би бол бодоод байна. Хоёрдугаар энэ улсын хурлын үйл ажиллагаа тэгээд тэр улсын хурлын битэр ус өмнөх нэг подкаст дээр ярьжсэн бахаа. Гишүүний халдшгүй байдал. Тэгээ холбоотой асуудал ч одоо хоёр өөр асуудал. Яг холбоотой үйл холбоотой. Тэгээд ингэж шууд харилцаа хамааралтай гэхээсээ илүү энэ чинь гишүүний одоо тэр халдшгүй байдлыг хуулиар тогтооно гэсэн үндсэн хуулийн залтын хүрээ хязгаар за улсын хурлд одоо өөрт нь 25 дугаар зүйлд үндсэн хууль бичсэн байгаа. Энэ бүрийн эрх гэдэг бол одоо хоёр өөр юм хэцүү асуудал болов гэж бодоод байгаа байхгүй. Хоёрдугаар тэр нөгөө ерөнхийлөгчийн одоо тэр тавын газраас хэвлэлийн хурал хийхдээ за ингээд улсын хурлын одоо энэ ёс зүйн гишүүний асуудал ёс зүйн зөрчлийн асуудлыг ингээд ёс зүйн дэд хороогоороо дэд хороо юу? Тийм дэд хороо. Дэд хороогоороо хэлцээ. Тэгээд чуулганаар хэлцээ. Тэгээд улсын хурал би тэгж ойлгосон шүү. Улсын хурал тэгээд одоо энэ ёс зүйн зөрчилтэй бас асуудал юм байна гэж үнэлэх юм бол тэр үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах замаар энэ одоо үндсэн хууль бичигдсэн юм процесс шүү дээ. Үндсэн хууль улсын хурал хүсэлт гаргаж болно. Тэгээ ер нь энэ зажижээ сайн ярьчихсан юм тийм. Тэгээд үндсэн хуулийн цэц одоо эргүүлэн татах хүндлэлтэй хэсгийг тэнд шийднэ. Цэцэл шийднэ. Одоо ерөнхийлөгч ингээд энэ үзэмжээрээ шийдэхгүй энэ тат гэж бол хэлэхгүй юм шүү. Хоёрдугаар яг тэр нөгөө нэг ингээд үндсэн хуулийн хүсэлт гаргаа ингэдэг гэдэг ийм процесс бичээд шүү дээ. Энэ бас улсын хурлын үйл ажиллагаа гэж зарим хүмүүс бас үзээд тах шүү. Гэхдээ эн чинь ийм шин санаа гэхээс илүү улсын хурлын тухай хуулиар улсын хурл өөрөө өөртөө юм бүц байна гэдгийг бол хэлсэн. Одоо байгаа. Ерөнхийлөгч тэрийг зохиогоогүй. Одоо тэр хуулийн төсөл дээр. За үндсэн хуулийн төсөлд гарах гэдэг тэр хууль зүйн боломж нь бол үндсэн хуульд өөртөө бичигдсэн. Гэхдээ нөгөө нэг үндсэн хуулийн 66-гийн 2-4-т чинь улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах үндслийг байгаа эсхийг үндсэн хуулийн цэц тогтооно гэд бичсэн боловч
Тэр одоо яаж татнаа гэж Тийм. байхгүй тий. Процесс тодорхойгүйгээс болоод энэ заалт яг Хэрэгжихгүй. байт амьдрал дээр буухгүй байна гэдэг санаа бас хэлж аж байсан. Тэр бас санал нэгдэх боломжтой. Кейс бас байгаа шүү дээ манай чинь. Улсын их хурлын тухайн үед улсын их хурлын дарга байсан. Нямдарч дуулж сайд байсан. Улсын их хурлын дарга байхдаа ингээд нөгөө хуулийн төслийг эцсийн найруулгыг ингээд заслаа ингээд чуулганд танилцуулахгүйгээр гэдэг асуудал бол удаа дараа явсан. Тэгээ үндсэн хуулийн төсөл тухайн үед энэ бол одоо ингээд удаа дараа явж байгаа асуудлын одоо бас арай хэвтэрлээ. Тэ ингээр тийм учраас одоо эргүүлэн татах, огцруулах шүү. Улсын их хурлын даргын хувьд. Огцруулах хүндлэлтэй юм аа гэж шийдсэн чинь их хурл хилцээд тэгээ нөгөө нэг огцруулах хүндлэлтэй гэдэг цэцэн шийдвэр чи боллоо. Сүүлдээ нөгөө хүн өөрөө хүсэлт гаргасан болоод ингээд тэр асуудал бол ингээд дууссан л та. Гэх мэт. Бас нэг ярих хэрэгтэй юм 19 оны нэмэлт өөрчлөлтийн төрөө хоёул ярьсан шүү дээ. Тэрэн дээр улсын их хурлын гишүүн бүрийн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарахаасаа няцаж үндсэн хууль зөрчсөн болвол эргүүлэн татах үндэслэл болно гэдэг нэмэлт орсон. 29 төр зүйл санаж байна. Тэгэхээр энэ нөгөө нэг нэмэлт өөрчлөлтийн процедурыг одоо яаж арай тодорхой болгох юм бэ гэдэг тийм тодруулах маягийн хууль болохоос энэ одоо шин санаа гэж бол би бас харахгүй. Тийм яг үндсэн нь болвол одоо үндсэн хуулиар аль хэдийнэ байсан. За тэгээд цаашлаад нөгөө нэг бидний материаллык болон процессын хууль гэдэг одоо хуульч хүмүүс бол нарийн мэдж байгаа тий. Ингээ иргэн бол бас ялахгүй шүү дээ. Одоо хүмүүс бол энэ асуудал гаргаад штэ энэ хууль үндсэн хууль чинь юм байгаа бол энийг хэрэгжүүлээч гэж шаардах байх. Гэхдээ яаж энийг чи хэрэгжүүлэх вэ гэдэг тэр нарийн юм чинь бас өөр ингээд хуулиар одоо процессын буюу тэр яг үйл ажиллагааг хэрхэн ямар шат дамжлагаар одоо хийх вэ гэдэг тэр хэмжээг наривчилж зохицуулж тусгасан тийм тусдаа бас хууль байдаг юм аа гэдэг зүйлийг одоо танин мэдхийн үед бас бид нэр энэ удаа бас харж ойлгож болж шүү дээ тий. Тэгээд одоо миний одоо энэ бол 100% комментний үг гэхээр одоо би бас нөгөө харахтаа бол энэ ерөнхийдөө санаачилж байгаа яг энэ агуулгын хүрээнд бас зөв юм болов гэж бодод байгаа. Тэгэхээр одоо улсын хурлын гишүүнд хариуцлага тооцох асуудлыг одоо гишүүд өөрсдөө гэдэг бол нэг талаас яг санаачлах боломжгүй бол биш. Гэтэ одоо тэр хэр одоо тийм зохистой шалгуур үзүүлэлт тавих вэ гэдэг чинь бас асуулт. Тэгээ өдөө хүртэл энэ процесс бол ингээл тодорхойгүй байсан л асуудал байгаа юм л да. Хоёрдугаарт яг нэг ерөнхийлөгч маань үндсэн хууль зааснаар одоо ард түмний нэгдлийг илэрхийлэгч төрийн төрөм гэдэг утгаараа энэ утгыг ингээ оруулж ирж байгаа нь одоо нэг тийм ноцтой тийм хуулийн зөрчлийн асуудал биш болов гэж зүрх гэж бодож байгаа. Тий. Одоо зохион байгуулалтын хувьд бол юм байна тий. Буцаад нөгөө яг өргөн барих аутпут буюу өргөн барихын хувьд бас нөгөө засгийн газар улсын хурлд хууль өргөн барьдаг энэ төр. Ерөнхийлөгч бол өргөн барихгүй энэ төр гэсэн бас тийм ганц нэг одоо нөгөө ойлголтын зөрүү гэх юм уу байгаа мөлий. Тэгээд миний уншиж ойлгосноор болвол тухайн нөгөө холбогдох хуулиудыг харахад ерөнхийлөгч хууль өргөн барьтын шууд улсын хурлд өргөн барих хэрэгтэй байна гэж ойлгосон. Заавал засгийн газраар дамжуулаад авах шаардлага засгийн газраас санал авна ерөнхийлөгч хуулиа өргөн барина гэж ойлгосон. За тэгээд энэ бүхнийг яригтаас өмнө одоо хүмүүсийн олон нийтийн шүүмжлэл юу исэн бэ гэхлээр нөгөө нарантайгаа гишүүнтэй нараа гишүүнтэй холбоотойгоор тий холбоотойгоор хүүшээ энэ гишүүн чи ёс зүйн алдаа гаргаад штэ тэр ёс зүйн дэд хороогоо хуралдуулаад энэ гишүүнийг эвгүүлэн татуулах тухай ийм асуудлаа ярьж эхлэеч гэд олон нийт ер нь бол нэлээд шаардсан тий тэгэхэд энэ дээр бол Тэмүүжин гишүүн бодлол сөрөг байр суурьтай илэрхийлж ийсэн. Гэхдээ энийг нөгөө шууд саяын боловсруулсан ерөнхийлөгчийн боловсруулсан тэр хууль санаачлахын хүрээнд бас эсрэгцүүлж авч үзэж болохгүй байна гэдэг тийм юу би ялгаа заагийг бол олж харсан байхгүй юу. Тэр нь юу вэ гэхээр Тэмүүжин гишүүний санаа нь болохоор энэ улсын хурлын гишүүн гэдэг байгаа хүмүүс чинь иргэдээ сонгогдсон хүмүүс төрийн албан хаагч биш юм аа. Төрийн албан хаагч биш хүнийг хин нэгэн дээд албан тушаалтан байд юм уу? Ёс зүйн хороо байд юм уу? Эсвэл улсын хурлын дарга нь чи өөр зөрчөөд чи бол гар одоо халагд чөлөөлөгд гэж ингэж болохгүй гэж хэлсэн. Тэмүүжин гишүүний тэр үндсэн аягүй сонирхолтой те. Энэ хүн чинь зүгээр мандаттай иргэн хүн шүү дээ. Улсын хурлын гишүүн чинь гэж хэлсэн. Тэр үнцэг бас нэлээд сонирхолтой байсан те. Тэнгүүд энийг болохоор эгүүлэн татах үндсэл нь үндсэн хууль дээр нэгэнт байгаа хоёр тохиолдол байгаа. Нэг нь үндсэн хуулийн цэц үндсэн хууль зөрчсөн байна гэдгийг
тогтоосон. Хоёрдугаарт нь болохоор тухайн гэмт хэрэгт холбогдоод гин буруутай гэдгийг шүүхээр тогтоогдсон. Шүүх болон үнцүүлийн цэц гэдэг хоёр субъект л энэ хүнийг игүүлэн татах хэсэг тухай асуудлыг ярина гэдэг зүйлийг ярьсан тий. Тэнгүүд ерөнхийлөгчийн тэр санаачилсан хууль дээр бол цэцрүү илүү ингэж чиглүүлээд өгч байгаа юм байна гэсэн тийм ойлголтыг авсан. Дээрэс нь бас нөгөө дөрвөн юм бол яаж исэн дурж исэн. За 9 зурчил гаргасан бол хуулийн хариуцлага хүлээн гэж байгаа хүлээлгэх ийм зохицуулт гэж байгаа гэсэн. Энийг гэхдээ яаж гэдгийг нь бол тодорхойгүй. Төслийн харуул ойлгомжтой болох байх. За тэгээд тангараасаа нэтсэн тийм ноцтой зөрчил гаргасан бол чиний төрөний дурдсан 900 дид хороо хуралдан за цаашлаад нэгдсэн чуулганаар хилэлцэн. За тэгээд цэцрүү одоо өсөлт өгөх юм яхаа цэцээс одоо дүгнэлт тогтоол гарах юм байна гэж ойлгосон тий. За 3 дугаарт гэх юм бол гэмт хэрэг үйлдэлсэн тогтоогдсон бол игүүлэн татах. Тэр юмыг нь одоо наривчлах гэж одоо найдаад байна. Бидний дотлоор яг энэ 3 дээр бол өмнө нь кейс байгаа шүү дээ. Одоогийн цогтоотор гишүүн байгаа тий. Даваагийн цогтоотор байгаа тий. Одоо манай мөнх эрдэнэ ах юм аа тэмцэгч ах юм аа яа лайв ч ах юм аа дүү байгаа. Дээд чүүхээс гин буруутай тогтоогдсон. Тэгээд игүүлэн татах гэсэн чинь процесс нь дутуу байгаа тий. Дээд чүүхээс бол хүмүүс бас олон нийт бол тэгээд байгаа юм билий. Дээд чүүхээс нь чинь нөгөө юугаа авахгүй байгаа юм. Тогтоолоо гардуулахгүй байгаа юм шүү дээ. Дээд чүүх бол тогтоолоо гардуулна гэд өнгөрсөн жилийн яг үдээд байхаа гардуулсан гэдэг жилүүд байгаа. Би буруу санаад байна уу? Дээд чүүх одоо тэр тогтоолоо гардуулсан л байх л та. Гардуулсан байх л та. Хуулийн одоо хууль дээр заагдсанараа бол шүүхээс бүх процессоо одоо ингээд чийснэ хийсэн байх ёстой шүү дээ. Гэмт хэргийг буруутайг тогтоогдсон бол тээ. Тэгээд яг тэр кейс төр гол асуудал нь цогтоотор гэдэг хүнд гардуулж шүү дээ чүүх чинь. Хууль эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх хуулинд бичсэн эргэн өндөө гаргацвал. Их хурл юу гэдэг юм гэхээр манай гэрүүлэр юм чинь бид нэр одоо яах юм гэдэг байна. Тэгэхээр дээд чүүх ингээд санаачлагаараа их хурл руу явуулна гэдэг бол одоо хуулийн хүрээнд боломжгүй. Учир нь энэ нөгөө процессын тодорхойгүй гэдэг чинь одоо жишээлбэл яг юм. Жишээлбэл энийг л тодорхой болгоод яг хууль дээр дээд чүүх улсын хурл руу явуулна. Хэрвээ одоо гишүүний гин буруу тогтооцсон бол тий. Им игээд хүчил асуудал болох нь шүү дээ. Тэгээ бид нар энэ дээр нэг хүлээлттэй байсан юм нэхлээ нөгөө улсын ерөнхий прокурор улсын хурл руу түтгэлзүүлэх асуудлыг одоо хүргэх боломжтой юм байлээ шүү дээ. Уг нь бол тий. Тэнгүүд бас улсын ерөнхий прокурорыг бод чухалээгээдсэн. Гэтэ энэ ажиллагаа бол хийдэггүй байгаа юм. Гэхдээ угаасаа нөгөө шүүхээр шийдсэн хэрэг дээр прокурор очингуудаа зүйлэх асуудал чинь нөгөө хэрэг шалгаж явах явцад асуудал болохоос нэг нь гин буруутай тогтоогч юмыг түтгэлзүүлнэ гэсэн ойлголт байна. За тэгэхээр энэ асуудлыг бол наривчилж байгаа байх гэж найдаж байна. Гэхдээ яаж вэ гэдгийг танилцуулга болохоор бид нар бол тийм байхаа л гэж бодож шүү дээ. За дөрөвдүгээрт жагсаалтаас одоо сонгогдсон гишүүн зөрчил 900 зөрчил гаргах юм бол бас игүүлэн татах асуудал ярина гэсэн. Энэ бол бас яах юм бол тийг яаж гэдгийг мэдэхгүй байгаа болохоор одоо бас яг дүнхэд жоохон хэцүү л байгаа юм л да. Тэ? Тэр ерөнхийлөгчийн тамирын газрын тийм жагсаалтаас гэдэг юм ярьсан юм. Ярьсан тий. Бүр яг 4 гэж аваад хэлсэн. Тийм үү? Тийм. За тэр хэсгийг бол ихтэй одоо харахгүй л үнэхээр комент байхгүй тийм. Яг ямар байдлыг хийж байгаа. Тийм. Ер нь бол энэ хоёртой адилхан бэлгүүдэл гэж найдаж штэ. 900 дид тороогоор орыг чуулганаараа хэлцээ гэдэгтэй адилхан бэлгүүдээ. Тангаргаасаа ницэх 900 зөрчил гаргах хоёр нюансын хувьд жоохон зөрүүтэй байж магадгүй тийм. Тэгвэл энийг нөгөө тусад нь оруулаад тэгтээ журам нь бол нөгөө адилхан байж магадгүй нөгөө явах шаттай амжилах нь гэх юм уу? 900 дид тороогоор хэлцээ, чуулганаараа хэлцээ. Тэгээд 900 зөрчлийг тогтооход бас хэцүү л дээ тий. 900 зөрчлийг одоогийн зохицуулалтаар хинч дүгнэхгүй байгаа зү. Одоогийн 900 байнга дид 900 дид тороо л. Тийм, 900 дид тороогоор ороод тэгээд тэр нэг салингийн хувьсалт масалт хийдэг юм шүү тий. Тийм, манай гишүүнчин бол одоо бүх арга хэмжээгээ авчихсан байгаа. Тийм. Сануулга авцсан, цалингаа 20% хөдөлсөн гэж санаад байна. Хитэг дуудагийн татвар шүү дээ. Эхний ямартаж сануулга авдаг нь бол нөгөө лайвддаг. Дэлгүүр сурталчлалаа гэдгээр. Тэгээд хоёр дахь нь бас ёс бус өгүүлэлэг байсан юм болов. За тэгээд одоо дараагийн юм. За нөгөө Тэмүүжин гишүүн гээд одоо нөгөө түрүүн ярьсан шүү дээ. Тийм. Тэр нь би ягс тэр Тэмүүжин гишүүн ярьсан зүг харсан л та. Яриг. Тэг яг нөгөө нэг санаа нь бол ингээд мандаттай хүнийг та нар ингээд сонгуулаараа л ингээд шүүх шийдэжээ гэсэн асуудал яриад ах шиг л шүү дээ. Тэгээ ер нь нөгөө иргэдийн тэр нөгөө нэг сонгох эрхийн үрээнд тийм.
Гэхдээ яг нэг үндсэн хуульд бол эргүүлэн татах үндсэл нь бол байгаад байдаг. Тийм. Гэхдээ яг би тийг санааг нь тэгж ойлгосон. Одоо ёс зүйн зөрчил гэдэг нь үндсэн хуулийн зөрчил гэдэгтэй яаж холбогдох юм бэ? Үндсэн хууль зөрчсөн асуудал бол тэргүй байгаа. Тэр журмаараа шийдвэрлэгдэх ёстой. Процесс тодорхой үгүй юу гэвэл тодорхойгүй. Ёс зүйн зөрчил тэр хоёр чинь ингэж холбогдчихийж ингэхгүйгээр одоо ёс зүйн зөрчлийг үндсэн хуулийн ямар зүйл заалт эсвэл тангарагын ямар хэсгийг зөрчсөн гэж тэгж үнэлэх юм бэ гэдгийг асуудлын хүрээнд л одоо энэ бол яг ёс зүйн асуудал бол сонгогчдын сонгуулийн санал хураалтаар шийдэгдэх ёстой гэсэн юм санаа хэлээд комент хэлээд байгаа юм болов уу гэж ойлгосон тийм. Энэ бол бас тэр нөгөө хуулийн төсөл ингээд цаашаа хэрвээ явал бас үндсэн хуулийн төсөлтөр шийдэгдэх байх гэж харж байна. Жишээл одоо нөгөө ёс зүйн тоогоор хэлцээд одоо тэр хуулийн төсөл бол танилцуулганд тийм байсан шүү дээ. Ёс зүйн асуудлыг их хурл хүсэлт гаргаад цэц рүү явуулна гэж. Яг ёс зүйн асуудал уу гэдэгтэй уучлаарай. Энд дээр нөгөө нэг яг тэгэж бас хэлсэн хэсэг нь тодорхойгүй. Яг тэгэхээр энэ ёс зүйн зөрчилтэй холбоотой энэ ерөнхийлөгчийн хамгийн газраас танилцуулсан 4 зүйлийг чинь нэг болон 4 дээр ёс зүйн асуудал байгаа байхгүй юу? Энэ дээр яг тэр ёс зүйн дэд хараа энэ гэдгийг дурдаг байхгүй юу? Одоо тэр нөгөө ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга үйлс төгөлдөр гэдэг хүн болвол юун дээр дурдсан бэ гэхээр тангаргаасаа нийцсэн ноцтой зөрчил гэдэг дээр дурдсан. Тэгэхээр тангаргаасаа нийцсэн ноцтой зөрчил гэдэгт нь энэ ёс зүйн алдаа орох уу эсэх. Тийм. Яригдахаараа энэ цааш яг ёс зүй гэж хараагүй. Би бас тэр энэ бүтэн ойлгоогүй байна. Дөрвөн юм дурдахтаа бол яг тэгж хэлсэн шүү. Тэгэхээр энэ дөрвийн чинь яг ялгаа нь юу ах юм? Аль нь алиндаа хамаарах юм, аль нь алинаасаа одоо урган гарах юм гэдэг бас сонирхолтой байна л да. Одоогоор бидний одоо баярлалаа штэ нэг зүйл нь гэх юм уу. Тэр тангараасаа нийцсэн тэр одоо нэг саяын цэцгийн нөгөө нэг үнцөл зөрчлөө гэдэг дүгнэлт гаргачлаа штэ тий. Тэрнтэй холбоотой эгүүлэн татах эсэх асуудал бол тодорхой болж байгаа юм байна. Тэр гэмт хэрэгтэй холбоотой эгүүлэн татах эсэх асуудал тодорхой болж байгаа юм гэдэг юм дээр одоо бол баярлаж болж байна. Нөгөө ёс зүйтэй холбоотой хоёр асуудал дээр бол яаж вэ гэдэг дээр бас нэлийн анхаарав штэ. Анхаарлын хэрэгтэй зүйлтэй байл. Гэтэ бас энэ хилцэх шаардлагатай гэх юм уу наривчлаа. Би тэр хуулийн төслийн танилцуулгаас бас ингэж харсан байхгүй. Тэр яг тэр контекст нь бол одоо их хурл өөрөө ингэж төсөлд гаргана гэдгийг хэлээд бол байсан тийм. Тийм тэгсэн. Гэхдээ үндсэн хууль дээр бол 66 дугаар зүйлийн 2 дээр юу гэж байгаа гэхээр үндсэн хуулийн цэц дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж улсын хурлд оруулна гэдэг дотор их хурлын гишүүн үндсэн хууль зөрчсөйс 3 дээр их хурлын гишүүнийг эгүүлэн татах хэсэг асуудал байна. Тэгэхээр цэц өөрөө буцаад улсын хурлд нөгнө гэсэн дүгнэлт гаргана. Тэгээ улсын хурл тэр шийдвэр гаргахтаа харин эцсийн дүгнэлтийг ер нь заавал хүлээж аав гэсэн тийм санаагаар ер нь тэр хууль бичиж байгаа юм байна. Яг тэгвэл та нар өөрөө хүсэлт гаргасан учраас одоо энэний хайрыг хэрвээ зөрчсөн гэж шийдвэрлэж байгаа бол тэгж таарж ш тий. Тэгвэл бас манай нэг ойлгомжгүй юм бас тэр бас маргаантай сэдв байдаг л да. Тэц одоо энэ хүний чинь ийм үндсөөл зөрчсөн биш дээ. За ингээд тангархаасаа няцчихжээ гэдэг үлчдэг. Тэгээ тэр хүн одоо ингээд татагдахгүй байж болох юм уу гэдэг асуудал дээр бас чиний саяын дурдсан тэр үндсөөллийн зүйл залт дээр болвол үндсөөл дүгнэлт гаргахдаа зөрчсөн гэдгийг дүгнэж байгаа юм байна. Тэгвэл эгүүлэн татах нь бас дүгнжиж болох юм бол дүгнээд улсын хурлд өгчих болох юм шүү дээ. Тэгэхээр энэ их чи үндсэн хуулийн цэцэд өөрт нь байсан юм шүү. Яагаад хэрэгжүүлэхгүйсэн гэдэг асуудал. Тийм яг хөөхтэй цэц бол ингээд цэцгийн гишүүн өглөө бас мэдээ үзэж хагаад за энийг дүгнждэг юм уу гэдэг юм. Сүүлийн кейс дээр л яа л да. Одоо булган дэд дарга үндсөөл зөрчсөн гэдгийг цэцээр бол тогтооцсон гэх юм уу? Тогтоол гарсан санаа. Тийм тогтоол гарсан тий. Тэгтээ давхар эгүүлэн татах дүгнэлтээ улсын хурл руу өгж болоогүй мүү гэдэг асуудал. Энэ дээр бас нэг асуудал тэгвэл юм байгаа юм байна л да. Хоёр бидний ойлголтын зөрүү байгаа гэдэг илэрхийллээ. За. Үндсэн хуулийн 66-гийн 2-ын 3 дээр тэр тодорхой зөвхөн гишүүн биш үү? Ерөнхий сайд, улсын хурлын гишүүн, ерөнхий прокурорч билүү те. За ингээд дээч хэрэг шүү хин байдаг л би яг сайн тоочны нэрлэж чадахгүй. Тодорхой албан тушаалтнууд үндсэн хууль зөрчсөн хэсэг асуудал бол тустай. Эгүүлэн татах буюу огцруу үндэслэл байгаа эсвэл бас тустай. Гэтэл логик нь бол одоо үндсэн хуулийг ингэж хэлбэрийн төдийг өөрч гэдэг юм уу ялангуй зөрчил гаргасан асуудлыг бол дүгнэн. Гэтэл тэр болгон дээр одоо эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн үг бас биш. Гэдэг утгаараа тэр нөгөө тангаргаасаа нийцсэн гэдэг бол одоо ностой зөрчлийн хүрээнд жишээлх гишүүнийг эгүүлэн татах дүгнэлт гарнаа. Тангаргаасаа нийцсэхийг бол ноцтой зөрчил гэж ойлгоод байна уу?
Тийм. Үндсүүл тэгээ бичсэн юм чинь. Тэгээ тангараасаа нийцэх дээр чинь тэгвэл тангараг дээр нь үндсэн хөлийг сахин биелүүлнэ гэдэг үг байгаа шүү дээ. Тэгвэл үндсэн хөлийг ялахгүй зөрчил гаргахыг ч гэсэн үндсэн хөлийг одоо сахин биелүүлээгүүд тооцож яага болохгүй юм. Одоо тэгээд байвал одоо үндсэн хуулийн юм жижиг одоо бөөстүүдэг гэдэг юм уу ийм юмараа ингээд ус төр хийгээд авах бас магадлал байдаг байлгүй дээ. Тэгээ манай үндсэн хуулийн механизм бол тийм. За. Одоо тэр түрүүн би ярьсан тэр юм төр сайдын асуудал бол ингээд удаа дараа эн чинь ноцтой төвшөнд хүрлээ гэдэг үнэлэмжийн хүрээнд гарсан дүгнэлт. А тухайн үед систем бол юу гэж хэлж ирсэн бэ гэхээр энэ улсын хурлын одоо тодорхой албан тушаалтнуудыг эгүүлэн татах огцруулах асуудлыг бид нэр иргэдийн өргөдөл мэдээллээр бас одоо дүгнэхгүй гэдэг юм коммент бас хэлж ирсэн. Дүгнэлтэн дээрээ. Энийг бол одоо тэр үндсэн хууль заасан үндсэн хуулийн байгууллага албан тушаалтнуудаас эрүүсэн хүсэлтэд үндэслэн дүгнэ. А үндсэн хууль зөрчсөн хэсэг дүгнэлтийг бол өргөдөл мэдээллээр жишээлбэл тухайн үед иргэдийн өргөдөл мэдээллээр тэр их хурлын дараа үндсэн хууль зөрчсөн гэдгийг бол шийдэж ирсэн шүү дээ. Ингээд удаа дараа болоод ирэхээр тэрэн дээр бол эгүүлэн татах гэдэг асуудал руу орж дүгнэжсэн байхгүй. Олон мэдээлэлээр ирсэн гэсэн үг иргэдээс. Тэрнээсээ гадна нөгөө нэг тэр үйлдэл нь ингээд юм давтамжтай болоод ирэхгүй. Нэг удаа биш. Баян ингээ хоёр дахь удаа энэ чинь болохгүй гэд нэг тасчаад байна гэх тий. Нэг хэллээ эн чинь үндсэн хууль зөрчиж байгаа шүү гэлээ дараагийн удаа дахиад ингэлээ. Одоо тэгвэл энийг одоо ноцтой асуудал гэж үзэхээс өөр аргагүй болж байгаа юм шиг байна л та тий. Тийм. Тэгээ энэ дээр нэрээ бас болгоомжтой хандахгүй бол юу юм бэлээ. Олон улсууд яг ингээд улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай бүр ингээд тусгах ухаалсан хуультай ингээд татаад идэг тийм зохицуултаа айгу цөөх улс байт юм байна. Ялангуяа нөгөө парламентын тогтолцоотой юм арчилсан дэглэмтэй улс орнуудад тэгээд яг хуу ганц нэг байхын хувьд бол байдаг. Гэхдээ маш болгоомжтой, маш бага хэмжээгээр гэх юм уу нөгөө нэг хүний ихийг зөрчгөднийг тавьдаг шаардлагууд гэж байдаг шүү дээ. Тийм шаардлага зарчмыг хангаж иж ингэх ёстой шүү гэсэн. Тийм юм бол бас олж харсан. Тийм мэдээч нөгөө парламентын дархлаа гэдэг утга бол одоо байх ёстой л байх л та манайд ч одоо парламентын сэхэлтэй орно шүү дээ тэр дундаа. Тэрийг одоо манай үндсэн хуульд бол ингээд байгаад тэр төр ингээд зохицуулсан учраас энэ одоо үндсэн хуулийн зохицуул зүг буруу гэдэг бол одоо жоохон ач холбогдолгүй асуудал байх л та. Энийг яаж хэрэгжүүлэх үү гэдэг тэр процедурын асуудлыг оновчтой хийх нь л чухал байх. Түүнээс одоо би бол тэгж ойлгоогүй учраас коммент хэлж байгаа шүү нөгөө. Ерөнхийлөгч тэрийг ингээд дундаас нь дүгнээд энэ үзмжээрээ шийдэхгүй шүү дээ гэдэг. Энэ одоо ингээд зөрчил гаргаад байна гэд яваад байх юм бол эн чинь өөрөө эргээд тэр парламентын дархлааны асуудал болж хөрөх боломжтой. Яг тэгвэл тэр гишүүн бүрийн эрхээ хараа тусаар хэрэгжүүлэх гэдэг утга бол байх ёстой шүү. Үндсэн хуулийн цэцрүү тэр одоо боломжийг нь чиглүүлээд өгөхөөр энэ бол асуудалгүй болоод ирж ялангуяа шүүх засаглал гэдэг утгаараа тий. Арай одоо байр суурийн хувьд одоо илүү мундаг хүмүүс хийсэн илүү нэг байр суурийн хувьд хөндлөнгөөс дүгнэлт хийх боломжтой ийм институт утгаараа л гэж ойлгож байгаа. За тэгээ туйлын төслийг хэдүүлээ харах хэрэгтэй. Хүлээж байна те. Тэр үед нь бас эргээд ярьж болох байх. Тэгээд тэр ёс зүй гэдэг дээр бас нэлээд л сая бол хүмүүс их баярлаад байна шүү дээ. Одоо ялангуяа наран туяа нараа гişүүд албаа тэгэл хяндаг хэлээд байна. Ягаад тэр нөгөө олонний уур бухимдлыг нэлээд авцсан байсан. Анхаарал тийшээ чиглэлсэн байсан. Тэгээ тэр үеийг ингээд яг моментын хувьд бол ерөнхийлөгч яг энэ ёс зүйн асуудлыг яриад гараад ирж байгаа нь хүмүүс таалагдах юм улс төрийн оноо олж очих магадлал бол айгүй сайн өндөр одоо оновчтой шийдэл байсан байж болцсошгүй юм. Гэхдээ цаана нь эн чинь хэлбэржиж гарч ирэхтэй учиртай байхгүй бол бас болохгүй шүү. Нөгөө төсийг иргэдийн төсийг хөөргөж жагаад ардаас нь ингээд юм буруу юм ичгүй. Наараа гişүү зориулсан хууль гэж ойлгохгүй байгаа л та тийм. Яг зарим хүмүүс бол бүр тэгээ явж штэ. Тийм бүр тэр хуулийг бүр наараа гişүүний хууль гэж нэрлэе мэдлээ гэдээ бүр тийм юм бас явж байгаа шүү. Дараагийн тохиолдлууд ингээ хэрэглэгдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. За тийм байна. За улс төрийн хувьд тийм за Монгол Ардын намын баг хурлыг бол одоо яриад юу хөвдөө тий угаасаа тэр улс төрийн хувьд бол нэлээд яригдчихэж байгаа нэлээд улс төртэй асуудал зарим нэг хүмүүсийн намаасаа одоо хөөхөр болчлоо гэх юм уу. За хөөчөө дараа нь гин буруугүйгээ нотолцоод эргээд ирүүд бид хүлээж авна гэсэн нэг тийм нюанстай мэлсэн тий. За тэрийг ингээд орхичих. За тэгээд энэс өмнө гэх юм уу энэ том улс төр болохоос өмнө гэх юм уу нэг явсан зүйл бол нөгөө говийн Баатар сайхан бид захирлын хүү амар сайханд холбоотой. Дахиад одоо хичлээ штэ энэ хүч ингээд
Тэгсэн тэгээ задуулсан гээд уран бүтээлч хүн юм билээ бум эрдэнэ гэсэн баха. Рэпер гэсэн. Тэгээд аав нь болохоор тий бичгтээ миний хүүхдийг зодчлаа. Үгүй зодоогүй заяа хүн явуулаад зодуулчлаа захиа гинтэргийн тэр бүрдлийн хувьд юм л энэ захиалагч чинь тэр амар сайхан гэдэг үг болж тарах гэдэг байхгүй тий. Тэгсэн чинь манай бум эрдэм рэпер маань гарч ирээд тийм юм байхгүй манай бүр ойлгоцсон байлээ гэж хэлсэн. А за гэхдээ яг энэ бол яг нэг асуудал. А гол нь тэр хүн чинь нөгөө айгуул хаан уул дүүргээсээ нөгөө хилээ өрг юу лээ тодорхой нэг зорчих хэрхэн хязгаар штэ тий хязгаараа зөрчөөд явж исэн юм шүү гэдэг асуудал. Яг тэрийг би бас нарийн сайн мэдэхгүй байгаа шүү. За зүгээр ингээ холбоотой байж магадгүйгээр шүүхийн шийдвэр нь бичгээр гараагүй тэгээд хэрэгжиж эхлээгүй байсантай холбоотой энэ хүмүүсийн тэр нөгөө шүүхээр оноосон ядал хэрэгжээгүй байсан байх шүү. Энэ шүүх энэ хүмүүст боломж ингээд дараагийн тэр хийх боломжийг олгочлаа гэдэг шүүмжил нийлээ явсан. За тэгээд шүүхээс мэдээлэл гаргасан бичгээр хийгдэх ажиллагаа үргэлжилж байна гэж хэлсэн байлээ. Тэгээд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй шүү гэд. Бид нар өмнө насны хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хэсэг гэдэг нэг юм ярьжсэн санагдчих. Энэ одоо нэг баг хойлын ярьжсэн. Ярьжсэн. Яа зодооны нь бол ярьжсэн. За энэ дээр ингээд шүүхийн шийдвэр хизээ хүчин төгөлдөр болоод байгаа юм бэ гэдэг асуудал бас нэлээд адармаатай гэх юм хүмүүсийн шүүмжийг дагуулад байна. Миний мэдхийн бол шүүхийн шийдвэр уншиж танилцуулснаар уг нь бол хүчин төгөлдөр болчиход байгаа. Тэгээд тэр хуулийн хүчин төгөлдөр гэдэг асуудал чинь болвол дараагийн шатанд яригдана гэд нэг энд нэг нюанс байдаг санаад байдаг. Гэтэ нарийн ингээд юм минут л мартчих. Чи энэ дээр нэг комент өгөөч. Ойлч өмнө бас тэр хуулийн хүчин төгөлдөр болохтой холбоотой ярьжсэн санагдаад өгчээсэн байна. Яг зүгээр энэ хэрэгтэй болоотой. Кейстэй холбоотой тавч болвол за ингээ хашитны шүүх ингээд шийдвэр гаргаад ингээд уншчлаа. Гэдгийг нь одоо математикийн бодлогоор бол энэ бодлогын хариу 5 гарлаа шүү гэж хэлж байгаа байхгүй юу тий. Энэ тэр хүн одоо ингээд зөв буруу тэр хүний хариутай санал нийлэхгүй асуудал чинь одоо тэр математикийн бодолтой яаж хийснээс хамаарна үстэй. Тий? Түүнээс одоо нэг жишээ зөөрлөл ингээд жоохон муу сурдаг багийг таагаад 5 гаргацсан ч юм уу тий. Тэгэхээр нөгөө санал нийлэхгүй асуудлаа хүн ханаас олж мэдхийн гэхэлэр шүүхийн шийдвэр үндслэл бичгээр гараад ингээд илэрэнгүй танилцуулгацснаас тэр хүнд одоо би гомдол гарах уугүй юу гэдгээ шийдэх боломж нь нэгж чинь гэсэн үг. Логик нь бол. Тэгээ хууль зааснаар бол эрүүг хэргийн хашдны шүүхийн шийдвэрийг шийдэх тогтоол эсвэл цагаатах тогтоол айлж байсан 15 өдрийн хоногийн дотор бичгээр үйлдэнэ. За ингээд бичгээр үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор тэр хэргийн оролцогч нар ирж гардаж авах үүрэгтэй. За ирэхгүй бол тэрийг ингээд шуудан гар эсвэл цахим хэлбэрээр нь хөрвүүлчихнэ. За ингэснээр нөгөө гомд гарах хугацаа тоологдно гэдэг юм журамтай. Тэгэхээр яг нөгөө нэг зорчих хэрэг хязгаарлах яллын хэрэгжилт бол нөгөө давзаалт гомдол гарах эрхийг хангах хүрээнд хүний те нэг талаас одоо шууд ингэж биелүүлэгдэж эхлэегүй байгаа гэсэн үг. Хугацаанд тоолог ялын хугацаа, ял идэх хугацаанд тоологж эхлэегүй байгаа гэсэн үг. Тэр хүн давзаалтаад үнэхээр тэр дээд шатныхаа шүүхний энэ бол одоо зөв шийдвэр гаргасан байна гэж үзэх юм бол одоо тэр ингээд тоологч эхлэх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг тэр хүний нөгөө ялан тоологч эхлэегүй байсан учраас тэр хүн ингээд нөгөө тэр явж исэн гэж болох. Явж исэн тэр нөгөө тэр баарандаа ч юм уу явж исэн байж болно шүү. Хаавал дүүргээс гарахыг хязгаарлаж исэн мэлгээр хаавалаас өөр газар баян зүрх Сүхбаатар хаа нэг явж исэн байж болохоор юм тийм. Тэгээ яхаа нөгөө жишээлбэл нөгөө 20 хяал авцсан хүний чинь ингээд баримтлаад танхимаас наваагаа явчихдаг хүмүүс жоохон зүрлээл яриад байгаа юм болов гэж ойлгосон шүү. 20 хяал авцсан хүн бол нөгөө ялынхын хугацаа бол мөн адил тоологч эхлэхгүй давзаалтах гомд гаргах хэрэг юм байна. Гэхдээ цагтаа хорих тасан сэргийлэх арга хэмжээ авч ийн гэсэн үг. Тэр нь хожим нь ялан ингээд хэвээр үлдчих юм бол хоногоос нь хас тоолдог. Ялгаагүй та гээд эрхчлөөгөө хязгаарлуулаад тэр хорих ингээд байгаа учраас гэдэг логик нь. Зорчих хэрэг хязгаарлах ял авсан хүн чинь ингээд цагтаа хорих тасан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй. Өмнө нь одоо тэр нөгөө зодооны хэрэг дээр ямар тасан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ингээд хэргийн шалгаж ийсэн ховын баталгаа гаргасан байсан юм уу тий? Эсвэл одоо барьцаа авахулсан байсан юм уу? Тэр юм одоо мэдэхгүй. Тэр тасан сэргийлэх арга хэмжээнийхээ хүрээнд л тэр хүн ингээд явж ирсэн гэсэн үг.
Тийм түүнээс нэг хүмүүсийн шүүмжлээд байгаа шиг яаж завших мавших тий. Аваа байдал олгоод баян айлын Шүүх боломж олгочлоо энэ төр гэдэг бол бас биш юм биш үү. Учраас ингэж явж гэдэг юм бол угсаа хааж байхгүй. За ийм учиртай ээжээ. За одоо сүүлийн сэдв маань болохоор зүгээр амир хөнгөн тэгтээ амир сонирхолтой байж болох юм болов гэд би оруулаад ирсэн байхгүй юу. Юу вэ гэсэн чинь үндсэн хуулийн цэцгийн дундсуудлын уралдаан болсон 25-ны өдөр 2 сарын 25-ны өдөр хуралдаад тэгээд иргэний үнэмлэх нөгөө нэг ингээ авдаг штэ тий. Одоо 16 наснд 16 өрөөд 16 25 45 гээд 3 удаа амьдралд аваад тах шиг байна тий. Тэгсэн чинь 3 дахь удаа буюу 45 насны дээр авсны авахаар тэр нөгөө хүчинтэй хугацаанд ингээд 0 илчт юм байна л да. Тэгээ одоо жишээлбэл 16 наснд авсан хүүхдийг бол хүчинтэй хугацаа нь одоо 25 хүртэлж байд юм уу те. Одоо 2000 онд төрсөн хүн бол 16 наснда үнэмлэх авлаа 25 он хүртэл 25 хүчинтэй хугацаанд 25 оны төрсөн өдрөөр нь тэдний сарын хэдэн гэж байдаг байх нь шүү дээ. Тэгсэн чинь 45 нас хүрээд 3 дахь үнэмлэх авсан чинь тийм хугацаа байхгүй болсон. Тэгээд энэ чи одоо хууль зөрчөөд байна гэсэн юм уу те. Ямар ч тач хууль бус байна гэд шүүхэд хандсан мэлээ. Яг аль шүүхийг мэдгүй одоо эрүү иргэн захирах аяланд нь хамаархан гэдэг нь бол тодорхойгүй л. Ямар ч тач шүүхэд хандсан. Шүүх тэрийг хүлээж аваагүй байсан чинь шүүх миний энэ гомдлыг хүлээж авсангүй. Би шүүхээр одоо хандах эрхээ эдэлж чадсангүй үнцөлийн 16-гийн 14 гээд цэцэд хандсан мэлээ. За цэц хуралдаад яасан гэж шивэж байна. Би нөгөө цэцгийн уралдааны мэдээллийг харсан. Тэр чинь бас нөгөө магадлал нь бичгээр гараагүй л шүү дээ. Тийм билээ. Тэгэхээр цэц бол одоо ингээд үндсэн эрх зөрчсөн зүйл байхгүй байна л гэж хэлсэн юм. Харин тийм. Гэхдээ би бас ойлгоогүй. Тэр хүн яг нөгөө бас ингээд бичгээр гараагүй болохоор агуулга нь тэг болоод ингээд хүчинтэй хугацаагүй болоод байгаа нь хууль бус байна гэдэг байгаа юм уу? Ер нь одоо ингээд хугацаа тавих нь хууль бус гэдэг байгаа юм уу? Гэдгийг би бас ойлгоогүй. Харин тийм шүүхэд за цэц рүү хандсан гомдол нь бол шүүх миний гомдлыг хүлээж авсангүй гэдэг тэр гомдоод байгаа юм уу? Тийм. Шүүх миний гомдлыг хүлээж авахгүй байна гэдэг тэр гомдсон. За тэгээд шүүхэд болохлээрээ ясна харин яг юу нь хууль зүр тэг гэсэн хууль бус байна л гэдэг. Тэгвэл энэ дээр миний тэр хүний эрх одоо яг яаж зөрчигдсөн бэ гэж тарах уу гэдэг дээрс жоохон гайхаад л байгаа юм л. Яг хүн бас тийм нийгмийн идэвхтэй нэг талаас хоёрдугаарт бас тэрийг яаж үнэлснийг одоо мэдэхгүй л байна л да. Яг хүний гомдолтой ямар бид нэр танилцсан биш тий. Гэтэ яг нюанс нь бол ийм шүү. Бас нэг юм маргаан яваа сайхан одоо 26 оны 01 гэдэг цэцгийн дүгнэлт харсан. Тэр бол одоо баг хариу болох байхаа гэдэг. За. Гэхдээ одоо тэгээ хэлчихвэл одоо хөрөгцсөн. 01 26 оны 01 гэдэг чинь дөнгөж сайхных юм уу тий? Анхны цэцгийн дунд судлал бол. Тэр бас холбогдоод байгаа. Тэр дүгнэлтийг би тухайн яриад байгаа. Тэр дүгнэлт яасан бэ гэхэл нэг их хурл анх удаа цэц төсөл гаргасан. Хууль үндсэн хууль зөрчсөн эсгийг тогтоолох. Өөрсдийнх нь батал. Тийм байна. Тэр нь ямар шалтгаантай гэвэл бас их хөгжилтэй. Хөгжилтэй ч юм уу одоо эмгэнэлтэй ч байна шүү. Би одоо улсын хурал чи өөр хууль тогтоох эрх мэдлэн байгаа хуультай өөрчлөлт оруулж болдгоо юм уу? Яагаад эдрүү хандаад байгаа гэдэг чинь. Тийм утгаараа нөгөө их хурал ингээд хүсэлт гаргана гэд олонхын саналаараа ингээд шийдвэр гаргадаг шүү дээ их хурал чинь. Тэг ингээд олонхоороо ингээд хүсэлт гаргана гэдэг чинь ер нь ийм тохиолдол баг байх боломжгүй гэж зарим хүмүүс үзчихсэнийг одоо эвдсэн боломжтой харуулсан нь за. Тийм боломжгүй сад ийм одоо энэ утгагүй харин одоо нөгөө цөөнх болсон хүмүүс нь ингэж хүсэлт гаргаж ивэл энэ бол дэлхийн улс орнууд байдаг ийм практик юм. Уг нь бол тэр заалт чинь цөөнхүүдэд зориулсан заалт байгаа байна л да. Гэтэл одоо манайх бол ингээ олон хоороо ингээд бүгд санал ороод гаргасан л та. Тэр нь ямар асуудал байсан бэ гэхэлэр бас их сонирхолтой байсан байл. Би бас хэрэг дуртай учраас сонссон чинь үндсэн ерөнхий аудитор байсан хүн. Хүсэлтээрээ чөлөөлөгдсөн юм байна. Би нэрийг мартчихжээ. Хүртэл Баатарч гэдэг худлаа хэлсэн болж байна. За ямар ч үсэн үндэсний аудитын газрын ерөнхий аудитор их хурлаас томилогддог албан тушаалч тийм. Тэгээ хүсэлт дараа чөлөөлөгдсөн шалтгаан нөгөө сонгуулийн тухайн хуулийн заалтыг баримтлах гээд ингээд нөгөө твших гэжсэн юм шүү. Монгол ардын намаас гэж болсон. Улсын хурлд твшижсэн байна. Тэгээ нөгөө Монгол ардын намд ивхүүлэх юм шүү. За. Тэгэхээр буцаад тэгэнгүүт тэгээ нөгөө нэг хүсэлт гарангууд чинь их хурл чинь чөлөөлж шүү дээ. Тэгээ дараагийн аудиторыг томилж. Гэсэн чи би буцаад ажиллаа ямар байна гэсэн байна. Чинь тэр миний намайг одоо чөлөөлсөн их хурлын тогтоол бол хууль бус байна. Дэвш чадаагүй одоо онцсон юм уу яасан. Би
Би бол тэгж л ойлгосон шүү бас нөгөө яг тэр хүний ингээ бичгээр юм юм бас л ингээ байхгүй учраас үдийг сонссон. Тэр нь юу үний юм шиг байна хүмүүс бас их хурлын зарим гişүүд бас тэрийг ингээд их шоконд оронгоо яриад байсан шүү дээ. Тэгээ нөгөө ардын намд дэвшүүлээгүйсэн чинь ингээ гомдсон. Тэгээд их хурлыг бол шүүхэд өгсөн. Тэгсэн чинь захиргааны иргэн шүүх энийг бол гомдлыг аваагүй. Тэгээд ээж шүүхэд бишээ. Тэгээд цэцэд нөгөө харьяал тогтоолох гэд хандсан шүү. За. Тэгсэн чинь цэцэд тухайн үедээ наатахаа одоо дээд шүүхэд шүүхийн тухай хуулийн дагуу харьяалын тогтоолгоо гэж буцаасан. За шүүхийн тухай хуулиа бариад дээд шүүхэд гомдол гаргасан чинь энэ ч одоо ингээ их хурлын юм шийдвэр байдаг. Тэгээд бид нар бол харьяал тогтоох боломжгүй байна гэдэг хариу өгснийг дахиад цэцэд авчиж өгсөн байна. Үнээр гомдсон байхгүй. Тэгсэн чинь цэц нөгөө үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль 14-р зүйл санаж байна. Аль ч шүүх авч хилцэхгүй байгаа эрх зүйн маргааны харьяаллыг тогтоох хэргийн харьяалал гэдэг зохицуулалт байдаг. Тэрийг бариад захиргааны хэргийн шүүхт харьяал тогтоосон. Яа за. Тэнгүүт ер нь л тийш тарахад байна л да тий. Тэнгүүт нөгөө захиргааны хэргийн шүүгч одоо ягтсан зүйл төрөд ирсэн юм чинь. Ингээ нөгөө их хурл руу бичгээ явуулахгүй юм хэмжил ирчлээ хариу тайлбар өг гэсэн чинь нөгөө тамийн газрын юу гэдэг шоконд ороод тэгээд тэр кейсээс болоод их хурл одоо хүсэл гаргасан. Тэгээд цэцэд бол тэр нөгөө үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14-р зүйл бол үндсэн хууль зөрчсөн байна гэдгийг сая дүгнэж байгаа. Тийм учраас энийг төтөлзүүлье. Яагаад гэвэл үндсэн хуулиар цэцэд ийм маргааны харьяал тогтоох эрх хэмжээг олгоогүй. За энэс чинь болж нөгөө нэг үндсэн хууль заасан иргэдийн өргөдөл мэдээлэл нөгөө хүсэлт гаргах процесс бол хэд өргөжөөд нэг талаас нөгөө талаас нөгөө шүүхийн тухай хуулиар эн чинь харьяал тогтоох хэрэг чинь бас дээд шүүхт байж идэг. Ингээд энэ ойлгомжгүй ялгаад зааггүй нөхцөл байдал үүссэн байна. Тийм учраас энэ бол шүүхийн журмаар тэр дээд шүүх харьяалаа тогтоогод явах нь зөв үү гэдэг утгаараа төтгөлзүүлсэн. Гэхдээ төлөвлөсөн заалтын тэгэхэд яа да. Аль ч шүүх авч хилцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох. Цэц тогтооно. Тэгвэл улсын хурл болохоор цэцийн тэр тогтооцсон байгаа захиргааны хэргийн юу байна гэж тогтооцсон байгаагийн уг нь болиулах гэдэг юм биш үү те. Болиулах гэдэг юм уу? Тэгээд тэр удаа уншицгаас юм уу? Тэгээд энэ юу нь юу болчих гэж бодсон юм уу? Тэгээд ямар ч үсэн хүсэл гаргасан. Тэр хууль өөрөө үндсэн хууль зөрчсөн хэсгийг тогтоолох гэж үүсгэх нь одоо уг нь ингээл хүчингүй болгочвол болголоо шүү дээ. Тийм. Тэгж хандсан. Цэцүүл бас дүнэлтэн дээр бичсэн ингээд та нар өөрөө энэ хууль ингээ хүчингүй болгочих боломжтой байхад ингээд цэцэд таандах юм шаардлага байсан. Гэхдээ одоо хааш төвсөлт ирсэн болохоор тэр ингээл дүнсэн л байсан л та. Илүү ажил хийлгээд гэж. Тэгээ энэтэй яг холбоотой саяны тэр нөгөө иргэний үнэмлэхний заалт чинь яг тэр заалтаар очсон юм байна гэж би ойлгосон. Цэцэд. 16 за тэр нөгөө хүн нөгөө мэдгүй одоо тэр хүн захиргааны хэргийн шүүхт хандсан юм уу? Тэгсэн чинь тэр нь захиргааны хэргийн шүүх одоо яг юу хийсэн мэдгүй. Хүлээж аваагүй. Аваагүй юм билээ. Тийм учраас одоо хандаад чинь маргаан үсгэсэн. Тийм миний нөгөө шүүхэд 16-гийн 14-ч юу гэдэг вүлээ нөгөө шүүхээр шударгаар шүүлгэх юм уу? шудраг шүүхээр шүүлэх гэв. Тийм. Давсаалтах хэрэгтэй. Цэцүүл ихтэй дүнэлтэн дээрээ саяны тэр миний түүхэн гэдэг нь юу гэхээр дүнэлтэн дээрээ бол маш одоо олон жил эргэлзээтэй, шүүмжилтэй, ойлгомжгүй явж ирсэн юмнуудаа дүгнж бичсэн байна гэж би ойлгосон. Тэр нь үндсэн хуулийн одоо хуульчнаар бол ихэнх одоо хуульчнаар юуг тайлбарладаг вэ? 66-гийн 2-т байгаа тэр объект үйл ажиллагаагаар л одоо цэцгийн эрх хэмжээ зарлагдж байгаамаа. Одоо хууль ерөнхийлөгчийн зайрлагдсан газрын шийдвэр юу гэвч үлээ те. Тэг ингээд нөгөө нэг гишүүн үйл ажиллагаа төрөн бах ярил. Тэрнтэй холбоотой л үндээс энэ жагсаалтанд байхгүй асуудлаар бол цэц таандах боломжгүй гэж одоо хуульчнаар олон жил ойлгож явж ирсэн юм. Цэц бол сая юу гэсэн бэхлээр за энэ бол нөгөө тусгай журам юм аа гэдгийг бол ингээд бүр бичээд өгсөн. Зарим судлаач нар бол ингээд энийг ингээд бас хэлээл яадаг л байсан л та. Энэ нөгөө нэг 66-гийн 2-т байгаа жагсаалт бол нөгөө улсын хурлд дүгнэлт гаргаж оруулах гэдэг юм журам тогтоосон жагсаалт. Энээс гадуур үндсэн хууль зөрчсөн асуудал. Жишээл шүүхийн шийдвэр үндсэн хууль зөрчсөн асуудал. Нөгөө улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар үндсэн хуультай нийцж байгаа хэсэг асуудлыг цэц хянах уу гэж хянаа. Тэр бол 66-гийн 2-оос биш 64-ийн 1 одоо үндсэн хууль зөрчсөн тухай маргаан гэдэг энэ ерөнхий агуулгын өрөөнд бид нар энийг авч шийдвэрлэнэ. Яг тэр хүрээнд дээр тэр нөгөө иргэний үнэлэхийн асуудлыг авч шийдвэрлээд тэгээ энэ бол
шударгаа шүүлэх үндсийн эрх зөрчөөгүй гэдэг шийдвэрийг бол гаргаж байгаа. Утга нь бол тийм. А тэгээ яг тэр иргэний үнэлгээний асуудал бол би яг юу гэж ондоод байгаагийн сайн ойлгохгүй. Ямар ч байсан дэр иргэн бол ингээд бас дүүхэн шийдвэрт оролцсон. Яа зэрэг хүмүүс бол цэцээ одоо ямар завтай юм бэ юм аваад хэлцээ ээж идэг л шүүмжлэлээсэн л та. Цаана нь тэр 64-ийн юу гэсэн 64-ийн 1 гэдэг. Үндсэн хууль чинь нөгөө үндсэн хуулийн бэлтдээ тавих тий маргааны магадлан шийдвэрлэх үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа гэж бичсэн байдаг шин. Түүнээс үндсэн хуулийн цэц бол одоо бүх одоо шүүхийн шийдвэрийг үндсэн хуулийн цэцэд өгөх боломжтой гэдгийг хэлчихэж байгаа юм. Яг өмнө нь нөгөө нэг хэргийн харьяал тогтоож исэн кейсүүд бас бий л дээ цэцээ. Жишээл нөгөө хамгийн алдартай нөгөө 12 13 шүүгчийг ингээд нөгөө томилохгүй орхичдаг асуудлаар шүүгч нар гомдлаараа иргэний шүүх авдггүй, захиргааны иргэн шүүх авдггүй. Тэгээд цэцэд үсэл гаргасан цэц бол улсын дээд шүүхэд шинэ захиргааны иргэн танхим анхан шатны журмаар хилцгээд явуулсан. Тэгээд дээд шүүх бас тэрийг аваад чи юу вэ? Та нар одоо ингээд хэргийн харьяал тогтоохоос биш ингээд шүүхийн харьяал тогтоогоод биш дээ. Энэ хүн чи хаанд авзаалтах юм. Тийм учраас бид нар хилцэхгүй анхан шатнаар хилцэх гэzгээ. Бөө ийм гахааны үлгэр шиг юм кейсүүд бас гарч ирсэн. Тэгэхээр 13 оны үед шүү дээ. 10 тийм нийлээ 13 оны үед гарч явсаар гад саяхан л түрүү жил барах шийдэгдсэн юм. Төрөгийн төрөв ч юм уу тий. Гэх мэт. Тэгэхээр одоо бас манай үндсэн хуулийн цэц маань бас зөвхөн тэр чагсаалт гэхгүйгээр юм олон асуудлууд жинхэнэ утгаараа одоо үндсэн хуулийн шүүх гэдэг байр сууриа хэрэгжүүлэн шүү гэдгээ ингээ хэлчихэж байгаа юм. Зарлан тоглож байгаа юм байна. За 26 он тэгвэл бас эхнээсээ тийм нэлээ өрнөлтөө бас эхэлж шүү. 26 он гэлтгүү морь жил маань тий.